1937 он Улаанбаатар хот Шархад айдас хар сүүдэр Монголын нийгмийг нөмөрч олон мянган гэмгүй хүний амь өрөвдсөн эмгэнэлт үе эхэлсэн юм. Хүн эхээс төрөөд эцэстээ хүртлээ үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туулдаг гэдгийг чи сонсоод байв. Хүний нийгэмч гэсэн байдлаар дандаа дардан цагаанаараа юм гэж хаач байдаг. Ганцхан манад ийм хэцүү юм болоод байсан юм биш. 20 дугаар зуун гэдэг чинь тэр чигээрэл цус, нулимс, өхөд хаагцлаар дүүрэн зуун шүү дээ. Тэгсэн хэрнээ нийгмийнхээ бүхий салбарт хөгжил төвшлээ авчирсан зам биз дээ. Тэгэл юу яах вэ?